Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Ховд аймгийн засаг дарга галсан дондог боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн тунгалаг Ховд их сургуулийн захирал доктор Дэд профессор Сайн Баяр болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд Монгол улсын гавьяат багш Цэрэнжав, Батчулуун, Эрдэмтэн багш нар хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оюутнууд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж Ховд их сургуулийн захирал доктор Дэд профессор Сайн Баяр, нийт профессор багш ажилчид оюутнууд болон Ховд их сургуулийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн сурагчдтай хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж ажил хөдөлмөр хичээл сургалтанд нь өндөр амжилтыг хүссэн юм а. Тэрээр Ховд их сургууль нь 1979 онд 13 багш 113 оюутантайгаар байгуулагдаж байсан бол 2017-оос 2018 оны хичээлийн жилд 3 бүрэлдэхүүн сургууль, 1 салбар сургуульд нийт 250 гаруй эрдэмтэн багш ажилтнтай 3000 орчим оюутан суралцагчдтай болж өргөжин бэхжсэнийг онцолсон юм а. За тэгээд энэ хичээлийн жилийн голлох зорилт бол нийт профессор багш ажилтан ажиллагсад аймаг орон нутгийн удирдлагууд гадаад дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжин хөгжүүлж тодорхой зорилттой түвшинд хүрэхээр зорж ажиллаж байна. За тэгээд манай сургуульд нийт баруун бүсийн суралцагчдаас гадна хамтын ажиллагаатай гадаадын ихтэй сургуулиудаас 10 гаруй оюутнууд бакалаврын түвшинд болон магистрийн түвшинд суралцахаар ирж байна. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд их сургуулийн суралцагчдад төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журамд заасны дагуу Ховд их сургуулийн дэргэдэх математик, байгалийн ухаан, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуулийн анхны төгсөгч эрхцэн 1-р ангид элссэн оюутан инх оюунд сургалтын төлбөрийн 100% хөнгөлөлттэй суралцах эрхийн батламж, багшийн мэргэжлэр элссэн 8 оюутанд 70% хөнгөлөлттэй суралцах эрхийн батламжийг сурлагын дэвтэр, дурсгалын зүйлийн хамт гардууллаа. Энэ хичээлийн жилд тус сургуульд бакалаврын 29, магистрийн 12, докторийн 6 мэргэжлэр нийтдээ 3000 оюутанд суралцаж байгаагаас 400 гаруй оюутан шинээр элсэн суралцаж байгаа юм а.